Дархан хотын 65 жилийн ойг огтон зарим хэсгийн гудамж талбайг тогтчулна. Аймгийн засаг даргаас өгсөн өргөж чиглэлийн дагуу 6 дугаар сарын 1-ний дотор 380 гудамж буюу төв зам дагуух шинэ хорооллын 6, 7 дугаар байрны гадна талыг тогтчулах юм. Энэ хүрээнд аймгийн захирагчийн орлогч Батгачир болон холбогдох төлөөллүүд тус хэсэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд сөөх багийн засаг даргатай уулзаж тогтчлтын зураг төслийг танилцууллаа. 6 сарын 1-ний дотор энэ 380 энэ гудамж болон одоо мөлгөөгөөтэй энэ 6 7 дугаар байрны уртлыг тогтчлтын ажлыг хийх уулзах ийм одоо зохион байгуулалтын ажилдаа явж байгаа. Тэгээд аж ахуйн нэгжүүдтэй уулзлаа. Ер нь ойлголцлоо, зургаа танилцууллаа. Тэгээд төсвөө хийгээд хамтраа зохион байгуулалт хийцгээе. Угаасаа хийх ёстой ийм ажил дээр бол хамтарч ажиллая гэсэн ийм саналууд дээр зөвшөөрлөж тохирлоо. За аж ахуйн нэгжүүд бол мэдээллийг авсан байна. Тэгээд энэ талбайгаа угаасаа ер нь бид нар тогтчуулахаар ингэ зорж байгаа. Тэгэхээр энэ дээр бол хамтраад ажиллаад хийх нь зүйтэй гэдэг ийм одоо хүлээлттэйгээр бас хүлээж авч байна. Өмнө бид нар бас 2 жил баг энэ аж ахуйн нэгжүүд албан бичиг хөргөж байсан, уулзж байсан. Нодлон бол баг 3-4 удаа уулзаж одоо мантхоогоос цаашаа тэр дугуй банк хүртэлх хэсэг. За энэ бөлгөөгөөтэй хэсгийг бол бас аж ахуйн нэгжүүдтэй нэлээд хэд удаа уулзаад үр дүнд хүрээгүй. За энэ одоо энэ 9 давхраас энэ бэлэг дэлгүүр өнгөрөх хэсгийг бол аймгийн одоо нийтийн аж ахуйгаас бол зохион байгуулж хийсэн байж байгаа. Тэгэхээр одоо аж ахуйн нэгжүүд бол дахин одоо шаардлага ирсэн энүүнийг одоо биелүүлье, хамтар зохион байгуулъя гэдэг дээр санал солилцоод санал нийллээ. 65 Дархан хотын 65 жилийн хугацаанд байгууллагуудын энэ гадна талбайн тогтчил цэцэгжүүлэлтэд анхаарал тавьж хамтарч ажиллахаар болж байна. Тэгээ бусад байгууллага аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтраад гадна талбайгаа тогтчулах юмд хамтарч ажиллана л гэж бодож байна. Энэ жил ер нь цэцэгжүүлэлтгээд санал тавьж исэн. Энэ жил одоо баталгаажуулаад яг гадаад талбайн тогтчилт энэ юуны газраас захирагчийн албанаас нэг мөсөн нэгдсэн арга хэмжээ авч явуулж бид нар дэмжиж ажиллаж байна. Тогтчлтын төсвийг аж ахуйн нэгж байгууллагууд бие даан гаргаж аймаг орон нутгаас дэмжлэг үзүүлэн хамтран ажиллана.